хэмжээс оноо гэдэг бол ердөөсөө л бодит дүнгийн хувилаад тавьчихж байгаа ш. Хэмжээс оноод ганцхан даван тал. Босго оноо 400, 440, 480 гэдгийг тогтоохтол давуу талтай. Бүх хичээл дээр адилхан тавьчихна гэсэн. Ийм л давуу тал. Сул тал нь юу юм гэхээр биднээс энэ манай энэ боловсролын тогтолцоо энэ системээрээ болохгүй байна. Энэ сургууль төгсөж байгаа хүмүүс болохгүй байгааг л илтгэж байгаа гэсэн. Одоо хэмжээс оноо гэдэг чинь хэвийн тархалт руу аваад чад ингээ бариулчихж байгаа болохоор тэр чинь хэвийн юм шиг харагдаад идэх байхгүй. Гэтэл анхны оноогоор нь зарлах юм бол биднээс нөгөө ийм болохгүй байна. Анхны оноо буюу хүүхдүүд чинь нэг баганд бөглөөд коллежид орох боломж байна гэдэг нь харагдчих эхэлнэ гэсэн. Биднээс энүүгээр нь хараад юу гэсэн ихлээр энэ бол том системийн асуудал, гажуудал байгаа. Боловсролын системийг нь хаягдсан. Энд бол улсын номер 1 анхаарал төвлөрүүлж сэдв. Гэтэл хэвийн тархалт 480 гэдэг оноо юм оруулж ирээд энийг ингээд хэвийн юм шиг харагдуулаад байгаа нь өөрөө буруу байхгүй. Ямар нэгэн имийг ингээд хэмжээд байх юм бол ийм нормал ийм зүй тогтол ажиглах хэрэгтэй байхгүй. Одоо чинь зүгээр энд ингээ харах юм бол энд ингээ шаариг унгаагаад байна шүү дээ. Энэ шааригуудыг ингээд унгаагаад байх юм бол нэг ийм нэг бүхтэй тэмэших юм ажиглах хэрэгтэй гэсэн. Юу гэхээр хүний өндөр хэмжээтэй гэсэн. Монгол хүний өндөр хэмжээтэй байх юм бол одоо дундаж өндөр 170 гэх юм бол 100-аас 2 тийш нэг ийм нэг бүхтэй тэмээх шиг ийм авгаар гарч ирдэг гэсэн. Энийг бол хэвийн тархалт гэж нэрлэдэг. Тэгээд одоо энэ хэмжээс оноо гэж юу юм гэхэлэр энэ хэвийн тархалт руу оноог бариулаад өгч байгаа гэсэн. Одоо энэ шар өнгөтэй нь болохоор монгол хэлний шалгалт байхгүй. Анхны оноо гэсэн. Хичээл болгон дээр 100 онооны шалгалт авч байгаа шүү дээ. Тэгээд 100 онооны шалгалт аваад хүүхдүүдийн тоолоо тавиад байхтай адилхан гэсэн. Жишээ нь энэ дээр 50 оноо авсан хүүхд хэдэн ширхэх юм бэ? 10 оноо авсан хүүхд хэд юм бэ гэд тоолоо тавиад байна гэсэн. Нөгөөт нь болохоор энэ бол химих гэсэн. Одоо хими тэнгууд монгол хэлний хэвийн тархалт нь 50 дээр байна гэсэн. Бараг хэвийн байна гэсэн. Гэтэл биднээс монгол хэлний хамгийн муу гэж ярьдаг шүү дээ. Дараа нь Улаанбаатарын химиг аваад үзэх юм бол ойролцоогоор 28 дээр байгаа гэсэн байхгүй. Хамгийн их хүүхэд 28 оноо авч байгаа л гэсэн 100-аас. Тэнгүүд энийг хэвийн тархалт руу буулгачихж байгаа нь доотлын ногоон өнгөтэй гэсэн. Тэнгүүд 500 оноо нь яг гол дээрээ бариулж агаад хийчдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр 500 оноо гол дээрээ бариулаад хийчлэр яг ингээд ногоон уулын эн чинь нэг бүхтэй тэмээний бүх нь голдоо байх ёстой байтал одоо эн чинь хоёр тишгээ шилжээд байна шүү дээ. Тэрийг нь бүгдийг хэмжээс оноо 500 авчраад буулгачих гэсэн. Тооцооллоор оноогийн ерөнхийдөө ингээд хувлаа тавьчихдаг гэсэн байна. За энэ яаж тавиад байгаа юм гэхэлэр ерөнхийдөө хувь тогтоочдөг гэсэн. Ямар хувь тогтоочж байгаа юм гэхэлэр чи 800 оноо нийт шалгалт өгсөн хүүхдүүдийн ойролцоогоор 0.15% 800 оноо аавна гэдэг тавьчихдаг. Тэгэхээр 800 онооны босго хэдвэ гэдэг чи жил болго өөрчлөлттэй байж байна. Хичээл болгон дээр жил болго өөрчлөлттэй. Тэгээд хэмжээс оноо 400 гэж байгаа. 400 гэдэг чи одоо ихлээр коллежийн босго оноо гэж байгаа шүү дээ. Коллежийн босго оноо ингээ харах юм бол жишээ нь энэ дээр 2024-23 оныхыг харуулхаар математикийн 100 онооны шалгалтнаас 14 оноо авсан хүүхэд коллежид орох боломжтой болно гэсэн. Дээд сургуулийн босго гэдэг 17 оноо, их сургуулийн босго гэдэг нь 20 оноо гэсэн үг байхгүй. Тэгээд биднээс зүгээр яаж байгаа юм гэхэлэр зүгээр энэ хувь гаргаад тавьчихж байгаа гэсэн. Тэгэд энийг нь хувилах юм бол нийт хүүхдүүдийн ойролцоогоор 84% нь 400-аас дээш оноо аавна гэл. Тэгээд 400 оноо гэдэг оноо тэгж гаргаж ирдэг гэсэн. Зүгээр хувь тавьчихсан тэндээс аавна. Тэгвэл 440 оноо гэдэг нь нийт хүүхдүүдийн ойролцоогоор 72%. 480 буюу одоо 400 болсон их сургуулийн босго гэдэг нь 57 гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол улс нийт төгсөж байгаа хүүхдүүдийн 12 дахь анги төгсөж байгаа хүүхдүүдийн 43% нь их сургуульд оруулнаа л гэдэг ийм л юм байна гэсэн. Энэ хувь нь хэд байх юм бэ гэдгийг нь яагаад ийм болцсон бэ гэдэг дээр бол хин нэгэн тайлбар өгдөг. Угаасаа л ингээ яваад ирсэн энэгээр л явж байгаа л гэсэн. За энэ дээрээс ингээ харах юм бол энэ оноонуудыг ингээд 2 жилээр харьцуулаад үзсэн байна. Жишээ нь математик дээр 800 оноо нь 2023 онд 97 оноо авах юм бол 100-аас 97 авах юм бол математик 10 байсан бол 2024 онд 100-аас 87 оноо авах юм бол математикийн босго оноо гэсэн үг байна. Тэгээ хамгийн их буурсан нь юу юм гэхэлэр хим гэсэн. 2023 онд хим 98 оноо авах юм бол 800 оноо байсан бол 2024 онд 83 оноо гэсэн үг байна. Тэгэхээр зүгээр ингээ хувь тавьчихдаг. Ямар хувь байна гэхэлэр 0.15, 57%, 72%, 85% ойролцоогоор юм хувнууд байгаа. Энэ хувь хаанаас хэн яаж гарч ирсэн бэ гэдгийг мэдэхгүй ингэж бодоол яваад идэх гэсэн үг байхгүй. Тэгэд нэг тэмээдээ
нэг бүхтэй тэмээнэ шиг юм овгрын байх ёстой байтал энд ингээд орс хэлний шалгалтын тэр дээр бол ингээд юм тэрийг ингээд бариулах боломжгүй болоод идэг гэсэн. Энэ нөгөө цөөхөн хүүхд өгөөд ирдэг шалгалтын дээр ийм асуудал үүсдэг. Орс хэл яагаад ингэж гараад байгаа ингэж харах юм бол юу гэхээр орс хэлний шалгалтыг өгч байгаа цөөхөн хүүхд өгдөг мөртлөө өндөр оноо авдаг гэсэн санаа байна. Хүүхдийн тооноос бас их хамаарна. Математик дээр одоо хамгийн их буюу 28 мянган хүүхд өгдөг. Тэгээд хэмжээс оноо интернал хамаагүй бага болчдөг гэсэн. Тооноос хамаарат. Тэгээд энэ гол санаа нь ердөөс юм гэхээр биднес бүгдээрээ энэ хэмжээст оноо гэдэг юмыг бариулъя л гэсэн. Тэгээд одоо энд харуулж байгаа тоонууд бол мөлийгöd ямар хэлбэртэй байх юм гэхээр энэ ногоон шиг л байж ах хэрэгтэй байхгүй. Гэтэл ногоон руу огт өгөхгүй байна. Ийж гарахгүй байгаа. Гарахгүй байгаа гэдэг нь шалгалтын асуудал байна. Юунд байна те. Олон хүүхд өгөх тусмал ингээд хэлбэр нь ингээд бөөрнхий болоод байна шүү дээ. Цөөхөн хүүхд өгдөг газар зүй орс хэл түүх энэ төр дээр бол ингээд тоонууд нь ингээд өөр болоод байгаа гэсэн. Хэмжээ нь ингээд юм баригдгаа үлээд ирнэ л гэдэг санаа. Хэмжээст оноо гэдэг бол угаасаа хэвийн харагдана. Тэр чинь хэвийн тархалт гэдэг юмыг ашиглаад хийчихэж байгаа учраас тэр угаасаа л хэвийн харагдана. 400 оноо аавна, 500 яг голын хүүхэд 500 оноо аавна ингээд тавьчихдаг байхгүй. Тэгэхээр хэмжээст оноогоор хараад биднээс ямар нэг юм болж юм болохгүй байх сайн мөн гэсэн зүйл тогт өгч чадахгүй гэсэн. Хамгийн гол нь биднээс анхны оноо буюу бүх хичээл дээр шалгалтын 100 оноо авч байгаа шүү дээ. Тэрүүгээр л явна гэсэн. Яг энэ нөгөө боловсрал ингээд системээр ингээд муудсан байгаа. Тэр талаар л биднээс асуудал болгож тавих хэрэгтэй байхгүй. Зүгээр хамгийн гол нь хэмжээст оноон дээр энэ 2015 оны математикийн шалгалт яваад ABC тэгээд 5 хувилбар байгаа шүү дээ. 5 хувилбарыг нэгийг ингээд дангаар нь бөглөчих юм бол тэр хүүхэд их сургуульд орох боломжтой. A, B, C гэдэг ч юм уу ганц баг нь байгаа шүү дээ тий. Тэгээ босоогоор ингээл бөглөчих гэсэн үг байхгүй. Одоо хэмжээст гэтэл энэ анхны оноогоор бол ингээд тэр нь ингээд орох боломж байгаа. Гэтэл хэмжээст оноогоор тэрийг чинь 400 300 гэдэг өндөр болгоод тавьчихж байгаа байхгүй. 15 оны математикийн шалгалтын D багныг бөглөх юм бол хүүхэд 18 оноо. Тэр чинь сонгох тест. Арталт нь дахиад 30 онооны юу байгаа шүү дээ. Бөглөх тест байгаа шүү дээ. Хэрвээ бүр сонгохоо нэг баг нь бөглөөд хэрвээ бөглөх тестнээсээ гайгүй оноо бөглөөд авчих юм бол тэр хүүхэд бүр оноо нь бүр дээшээ явж өгөх. Тэгээ ингээд шалгалт өгсөн хүүхдүүдийг харахаар тэг оноотой 2 оноотой 3 оноотой хүүхэд байдаг баг. Мэдхгүй бол зүгээр нэг багнаа л бөглөчих юм бол коллежд орно л гэсэн. Ийм систем баг. Тэгээд нөгөө хүмүүс ингээд юунд хайртай гэдэг юм хэлээд нутгийнхаа нэр нь л хайртай гэдэг юм л дээ. Нэг одоо нутгийн бүх, нутгийн морь те. Нутгийн ингээ харваач гэдэг ч юм уу, манаа нутаг гэсэн юм. Тэнгүүд нь анхаарал хандуулахын тулд би юу хийсэн гэхлээр аймагуудыг байр эзлүүлсэн. Анхны оноо, мэдийн оноо хоёрыг ашиглаад байр эзлүүлсэн. Тэгээд аймагуудыг байр эзлүүлэхлээр одоо энэ улаан өнгөтөнүүд нь муу аймаг, ногоон өнгөтөнүүд нь сайн аймаг гэсэн үг байхгүй. Энэ 2022 оных байна. Жил болгон гаргаж байгаа. Зүгээр энд харуулж байгаа зураг бол 2022 хэл гэсэн. Тэг ингээ тасархаа муу байдаг аймагуд гэхлээр энэ Баян-Өлгийн аймаг, Улаанбаатар хот ер муу байхгүй. Улаанбаатарт хамгийн сайн сургуулиуд байгаа мөртлөө яагаад хүүхдүүд муу авдаг гэж бодчих. Гэр хороол чинь хаягдсан гэсэн. Тэр гэр хорооллын хүүхдүүд ингээ хаягдсан. Тэр ингээ бүр хөдөөний сургуулиас муу гэнэ гэсэн. Хотын төвд байгаа өндөр үнэтэй өндөр төлбөртэй сургуульд болж байна тийм. Монголд юу болж байна гэхлээр тийм элит сургууль болоод байгаа байхгүй. Өндөр төлбөртэй, өндөр цалинтай багштай эсвэл олимпиадын тийм эднэс болоод хийн физик ингээ олоос медаль аваад шүү дээ. Гэтэл нийтийн боловсрал хаягдаад бүр хотын хөдөө буюу гэр хороолт биднес анхаарах зүйл. Тэгэд энэ дээрээс биднес юу хамгийн гол юм биднес юг анхаарах хэрэгтэй энэ хэмжээст оноог болиулах хэрэгтэй. Тэгжээж эн чинь энэ боловсролын систем нийтээр болохгүй байна гэдгийг хэлнэ. Энийг яг хүмүүстэй уулзаад ярьдаг. Ер нь сонссон хүмүүс нэрээ тийм юм болиё гэдэг. Гэхдээ яг болиулдгүй гэхлээр нөгөө улс төрийн карьертэй холбоотой. Намайг дарга болгоод унтсан юм байна гэсэн мессеж хүмүүст очих юм нэ болиё гэдэг. Гэхдээ биднээс энийг болиулаад энэ хэмжээст оноог болиулаад анхны оноогоор нь жагсааж агаад хүүхдүүдэд бос оноогоо тавиад их сургуульд исвэлэх юм болно гэсэн. Яагаад болохгүй байгаа гэдгийг бол янз янзын хичээл төр хүмүүс олон судалгаа хийсэн. 12 дугаар анги төгсөөд ороод ирсэн хүүхдүүдээс шууд шалгалт аваад тэр шалгалтын оноо нь ямар байна гэхээр их сургуулийн төвшин хангахгүй байгаа байхгүй.
их сургуулийн хичээл гэдэг чинь нөгөө 10 жилийнх дээр одоо EBS-ийнх дээр суурилж юм. Гэтэл байгалийн ухаан инженер технологиор сурахад яг хэцүү байдаг гэж бодож байна. Нөгөө математик, хими, физик, биологийн суурь ойлголт нь бага байхгүй. Муу байхгүй. Гэтэл энийг нөгөө хувилаад 400 болгоод 800 болгоод тавиад өгчлээ ингээд хэвийн юм шиг харагдаад байна. Энэ ингээд маш олон хичээлүүд дээр юм шалгалт аваад эднээс нь үүдээс хамааралгүй байна. Энэ хүүхдүүд сурч чадахгүй байна. 10 жилийн EBS-ээс авах мэдлэгээ авахгүй орж ирэхлээр тэн дээр жишээ нь X квадратаас уламжлал авч мэдгүй хүүхэд инженер технологи сурах гээд ороод ирж байгаа хэрэг. Тэгээ биднээс уламжлалаа заах уу X квадратаас уламжлал авч чадна гэдэг дараагийнх заах уу гэдэг асуудал. Тэгээ уламжлал заах боломжгүй юм чинь тэрийг ашигладаг хичээлүүд ороо олтер хүүхэд мэдхээ болчихж байгаа. Тэгээд тэр хүүхэд угаасаа ингэ мэдхээ болоод муу сураад гээд сургалт нь унаад байгаа. Тэгээ энэ дээр манай сургуулиас зүгээс анхаарад ямар ажил хийсэн бэ гэхлээр нөгөө бүх багш нараас асуулга авсан. Математик, физикийн ямар ойлголт ерөнхий боловсролын сургуулиуд хүүхдэд мэдэх ёстой гэдэг. Тэгээ манай сургуулийн сайт гаргаад тэн дээрээс багш нараас санал асуулгоод физикийн 23 ойлголт, математикийн 60 хэдэн ойлголт гаргасан. Физикээр нь бол цахим хичээл хийлгсэн. Энд ямар ойлголтууд вэ гэхлээр эхлээл нөгөө Омын хууль, Киркоп гэдэг ч юм ингээд заавал мэдчих ёстой. Цахилгаан цэник гэж вэ, конденсатор гэж вэ, эсрүүцэл оромог гэж вэ гэдэг чинь заавал мэдчих ёстой юм ойлголт төр хичээл байсан. Тэгэхээр энэ хичээлүүдийг хүүхдүүд үзээд одоо ээшээ өгч чинь тэгээд дараа нь намар их сургуульд орж ирэхээс өмнө энэ ойлголтуудыг 23 ойлголтоо нэг нь 7-оос 18 минутын хооронд богинох нь. Тэгээд доороо асуултуудтай. Тэгээд тэрийг үзэх бол нөгөө үзээд ойлгох нөгөө ойлгосон үгүйгээ шалгachна гэсэн үг байхгүй. Тэгээд их сургуульд сурах юм бол энэ хамаагүй сайн болно гэсэн. Их сургуулиуд нь олон улсын жишээ гадаадын мэрэм гээд дэлхийн төвшингийн ингээ бариад идэг, хөтөлбөрөө бариад идэг, сургалтын агуулга бариад идэг. Гэтэл ерөнхий боловсролын онцон энэ хоёрын хооронд юм том зай гарч ирээд байгаа. Энэ зайг аль аль нь нөхөх ёстой. Нөхөхийн тулд биднес нэг тим хийдсэн байгаа. Дараа жилээс математикийн хичээл, математикийн ойлголтуудыг ядаж X квадратаас уламжлал авах гэдэг ч юм уу. Энэ нэгээд 30 оны шалгалт авах дунджаар 7 оноо л авч байгаа байхгүй юу? Ерөнхийдөө EBS-ийн агуулгаар шалгалт авахлаар хүүхдүүдтэй. Тэгээд тэр хүүхдүүд ч орж ирээд сурч чадахгүй. Тэгээ хэцүү болчтой. Тэгээ хэцүү болохоор сурвалж авахгүй. Тэгээд багш нар нь биднес яах вэ гэл ингээл байж идэг. Муу хүүхдүүд орж ирээд байна яах вэ гэдэг. Яаж сайжруулах юм гэхэлэр биднес нөгөө завсрын юм сургалт хийхээс аргагүй болж л. Одоо энэ нөгөө тархалт гэж яриад байгаа юм гэсэн. Энэ нөгөө маш олон дүгнж байгаа хүүхдүүдийг нөгөө хичээл болгон дээр дүн тавьж байгаа. A, B, C гэлтэй. Тэгээд төвшин тогтоох шалгалт гэж байгаа. Ээшийн шалгалт гэж сургуульд ороод ирнэ шүү дээ. Энэ олон шалгалт, энэ олон их сургууль сурч байгаа дүн бүгд үнэн зөв байх хэрэгтэй. Монгол улс дээр худлаад гомж байгаа. Одоо чинь энэ зургийг ингээ харах юм бол энэ хүүхд дандаа онц сураад байна шүү дээ. Тэгээд онц сурч байгаад ээш дээрээ юу гэдгийг 30 оноо аваад 100-аас 30 оноо аваад их сургуульд орж ирээд сураад дахиад их сургуульд ороод ирэхлээр ABC гээд онц аваад төгсөж байгаа. Эн чинь улсаар ингээ худлаад өгнө гэдэг. Биднээс зөв дүгнэх хэрэгтэй. Тэр ээшийн шалгалтын оноо, багшийн улсын шалгалтын оноо, анги дэвших шалгалтын оноо энэ бүгд хоорондоо ингээ таарчих хэрэгтэй. Гэтэл тийхгүйгээр ингээ худлаад дүн тавьж өгдөг. Худлаад дүнхээ болох хэрэгтэй. Тэгэд энэ олон улсад нөгөө шалгалт нь A, B, C, D гэдэг энэ ямар ч хүүхдүүдийг тоолоод төмөөний бэхшиг гарна гэдэг байгаа шүү дээ. Бүх шиг. Гэтэл манай сургууль ингээд аваад үзэх ингээ мөс даяар аваад үзэхлээр B дээр юм өндөр хүүхдүүд нь B их сураад байна гэсэн үг байхгүй. Зарим хичээл A их сурдаг мордон янз янз. Гэтэл чинь угаасаа эн чинь ингэж явахгүй. Эн чинь энэ хэвийн юм руу дөхөх ёстой. Яг хүүхдүүдийн тооноос хамаарна. Гэхдээ аль болох энэ хэлбэр лөө дөхчих ёстой. Масаар наваад үзвэл олон хүүхдийг аваад үзвэл дөхчих ёстой. Гэтэл ингээ биднээс ингээд EBS-с нь эхлээд ингээ худлаа дүн тавиад тэгээд ээшийн шалгалт аваад ээшийн шалгалтын оног анхны оноогоор нь биш хэмжээст оноо гэж хувилж тавиад дахиад тэрийг их сургуульд оруулаад ингээ яваад тахлаар энэ худлаа юм яваад худлаа үнэлгээ яваад энэ боловсролын систем нь өөр юм гажуудалд орсон байна. Энд онцгой анхаарах хэрэгтэй гэдэг хүмүүс нь мэдрэхгүй байна.